Амьдрал гэдэг алдаа оноо баяр хөөрөөр дүүрэн дурсамжит он жилүүдийн нэгтгэл юм. Тэр дундаа цэргийн андуудын дурсамж хамгийн үнцэнтэй бас сэтгэлд дотно гэдэг. Цэргийн сургуулийг нэг онд төгссөн бол тэд бинийгээ онжавууд гэж дуудана. Сонсогч мөрдөс зөөж энгийн биш цэргийн хүн болох эрс цэргийн тангар өргөж 4 жил жагсаалд зогсож хамт олон гэж ямар байхыг биеэрээ мэдэрсэн учраас одоо ч тэд амьдралын, ажлын, цэргийн андууд хിവэр байдаг аж. Хамраа гэрья. Намайг хурандаа Чамсанжийн Мөхслөн гэдэг 1997 онд одоогоор Батлан их сургуулийн харьяа байсан Элийн цэргийн дээд сургуульд элсэн орж одоо цэргийн амьдралын гараагаа эхэлсэн. За тухайн жилийн онцлог нь болохоор Эзний Батлан улс сургууль буюу цэргийн нэгдсэн дээд сургууль маань Элийн цэргийн дээд сургуультайгаа хамтдаа байсан. За тухайн жилд одоо манай Элийн цэргийн дээд сургуульд шалган нэвтрүүлэх шалгагчийн ангид одоо 25 эмэгтэй бүсгүйг авсан тийм онцлог жил байсан. Тухайн 97 онд. Би 1997 онд Элийн цэргийн дээд сургуулийн анхны эмэгтэй элсэгчээр орж исэн. Тэгээд хамгийн анхны 25 эмэгтэй сонсогч шижгэнсэн 25 охин хараад 1997 оны одоо 7 сарын 25-нд одоо анх сонсогч гэдэг одоо нэршлиг аваад цэргийн сургуульд эсэлжээ. 8 сарын 1-нд бид нар бүгдээрээ карантин гэж одоо ярьдаг хэрэгтэй. Энэ карантинд ороод ингээд анх гүүж бие бинийгээ танилцж эхэлжээ. Бид нар бүтэн 1 жил сургууль дээр байрлан амьдардаг байсан. Тэгээ бие биенийхээ зан чанарыг мэддэг, бие биендээ тусалдаг, бие биенийхээ жаргал зовлон хуваалцаж 24 цагийн ихэнхийн ангита чагсаалын талбайд л өнгөрөөдөг байсан. Өглөө нэг үйл заряадаг ингээд одоо цай зарамжгаа бүтэн тойрдог байлаа. Тэр одоо Батлан сургуулийн биеийн тамирын талбай бол тухайн үед дөнгөж одоо уран зөвхөн үнс асгасан. Тэрийг биднээс өглөөдөө гүйж үнсийг одоо дагтаршуулж талбайгаа бэлддэг. Тэгээ өглөөний гүйлт бол үнсэн дотор хар тоосон дотор тэгээд хар цагаан мэддэхгүй юм хөлтүүд байлаа. Гүйлтээс гараад одоо Талига Чимбас гэдэг багш шүдэж аваад хар Чимбатай хар хөлтүүд уулздаг л ийм цаг хугацаа байсан. Сонсогчийн алдар гэдэг тэмцээн бол бие хамгаалах бүх нэгдэл холбоо оролцдог юм нээлттэй тэмцээн байдаг. За энэ тэмцээнд Монгол Улсын спортын мастер, за бие хамгаалах хурлын одоо нэрс төлөөлөгч болсон Базарагч Чинбат Багшаараа за хөл гарын техникийг давхар хослуулж эзэмшихийг заалгаад 1999 онд Цагдаагийн дээд сургуулийн 65 жилийн зохион байгуулагдсан сонсогчийн алдар тэмцээнд хийгээд ингээ аврагын төлөө одоо олон улсын хэмжээний мастер, за кикбоксing дэлхийн аварга Саруул од гэдэг тамирчинтай тухайд одоо аврагын төлөө тоглоод явж гисэн. Мөн одоо Элийн цэргийн дээд сургууль цэргийн нэгдсэн дээд сургуулийн харьяанд байсан утгаараа за байлдааны самб Элийн одоо чиглэлээр нэмэлтээр суралцдаг одоо спортын төрлүүдээр манай одоо сургууль буюу онжав тэр үеийн сонсогч нар бол нэлээдгүй хичээлдэг байсан. 1998-аас 99 онд Увс аймаг Завхан аймгийн одоо Элийн хэсгээр Оросын улбооны улсын талаас одоо мал улгаалах ийм Элийн зөрчлийг их гардаг байсан. За тухайн үе одоо Элийн цэргийн удирдлууд хавар 99 гэх операц зохион байгуулад тэгээд тэр одоо 99 хавар 99 гэж операцтай тухайн үе Элийн цэргийн дээд сургуулийн 2 3 дахь курсын сонсогч нарыг тэр том операцид оролцуулж ирсэн. Энэ операцид оролцсон одоо хугацаанд одоо ажилласан үр дүнгээс хамаарат онцлогчнэр одоо шигнуулж ирсэн ийм одоо тохиолдлууд нэлээдгүй байсан. Тэгээ манай одоо ангийн одоо нийт одоо сонсогч нараас одоо үндсэндээ дотор нь бол одоо 8 одоо 16 хүнээс 8 одоо онцлж гэсэн ийм одоо цолыг 2 дахь курстэй авч байлаа. Тэгээ дандаа одоо Элийн зөрчил илрүүлсэн ийм одоо амжилттайгаар л тухайд одоо онцлж одоо ашигнуулж ирсэн. За энэ одоо амжилтыг одоо уялдуулаад тэгээд одоо тухайн үед Монголын залуучдын ордуунаас цэргийн алдар хатан алтан медалаар манай одоо курсыг шагнаж байсан. Ийм одоо сайхан дурсамж байдаг.
Яг энэ оюутны амьдрал донд бид нэр ирээдүйн одоо офицер болох тийм ээ хүн чанартай байх, үг дуулах, төсвөр төвчээртэй байх олон зан чанарыг эзэмшихээс гадна найз нөхрөлийн холбоо, амдны холбоо, бие биенийгээ дэмжинд итгэх тэр сайхан чанар болгоныг энэ 4 жилийн хугацаанд бид өөрсдөө суулгаж, найз нөхдөдөө үлгэрлэж бас одоо дуурайлуулж чадсанараа бол бахархдаг юм аа. Тухайн үед одоо цэргийн их сургуулийн захирал хорондоо Чойжмцэг сургуульд байсан. За цэргийн их сургуулийн захирлын 1997 оны 8 сарын 27-ны 759 тод тушаалаар цэргийн тангараг өргүүлжсэн. Анхныхаа тангарагыг өргөх ёс бол хамгийн сэтгэл үлдсэн, тод үлдсэн ийм тангараг өргөж байсан. Тангараг өргөх бол сайхан. Тэгээ тангараг өргөхөд бол маш их сэтгэл зүрхээрээ бэлдэж зөвхөн тангарагын үг цээжлэхээс гадна би одоо яг цэргийн хүн болж байгаа билүү гэж тэр одоо мэдрүүлдэг байлаа. Маш олон удаа тангарагыг цээжлүүлж бороотойд тийм ээ нэлийн одоо хүүхдэнд ингээл цээжсэн үгээд хідэн талаас нь асуудаг, бие биендээ тусч дэмждэг, хамтраад уншдаг. Яг энэ тангараг өрх мөчийг үл сэтгэл догдолж хүлээдэг ийм удаа байсан. Цэргийн их сургуулийн хашаан дотроо казармд байрлаад тэгээд 30 хоногийн карантинаа туулжсан. Би тухайн үедээ болохоор цэргийн их сургуулийн охтууд, ахлагчийн сургуулийнх, манай сургуулийн ингээд охтууд байдаг. Тангараг өрх ёслолыг бид нэр орбитын тэр үед иргэний цэргийн 022 дугаар ангид анги. Тинчээ бид нэр карантинд гараад тэгээд анх цэргийн тангараг өргөөд тэгээд тангараг өргөх ёслол дуусаад бүгд л ингээл ар гэрн ирсэн байгаа. Бүгдээр ар гэрлүүгээ ингээд очиход манай том ихч хоёр ирсэн байсан. Тэгээд аав дээр очиж эрхэм аав хөөж зэрэгтхэн цэргийн тангараг өргөснийг илтгэе гэсэн чинь манай аав өөрөө бас цэргийн алба хаасан хүн. Тэгэл бас их л сэтгэл нь хөөрөөд маш их баярлж исэн бол надад бол тэр үед их анзаарчихсан. Тэгэл тангарагын баяраа өргөнгүүт би одоо ингээд төрийн хүн боллоо гэх те төрийн хүн болж байгаагаа сайн ойлгохгүй мөртлөө тэр том юмыг бодоод мөрөөдөөд л тэгэл явжсэн. Өдийг хүртэл хамтдаа ажиллаж амьдарч байгаа. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа найзуудаа харахад бол энэ тангараг одоо ямар бас те үн цэнтэй байсан юм бэ гэдгийг одоо харуулж байгаа. Цэргийн сургуулийн 4 жилийг амжилттай суралцаж төгссөн сонсогчид эх орны өнцөг булан бүрт хуваарлагдаж төрийн цэргийн болон хууль сахиулах албанд эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр томилогдсон. Ингээд 28 жилийн дараа буюу энэ намар 2001 оны цэргийн сургуулийн төгсөгчид төрийн тусгайлсан чигүүрэг бүхий байгууллагуудад дэд дарга газар хэлцийн дараагаар хариуцлагатай үүрэг хүлээн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Тэгээ манай ангийнхан бол одоо төрийн тусгай чигүүргийн байгууллагууд болох шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага, дотоодын зэрэг хил хамгаалах, төрийн тусгай хамгаалтын газар гэх мэт байгууллагуудад одоо ч гэсэн ажиллаж амьдарч байна. Цэргийн сургууль төгсчөөд би онгоны хилийн театрт ажил амьдралын гараа эхэлж илаа. Ингээд 2017 он хүртэл хил хамгаалалт байгууллагад ажилласан. За тэгээ 17 онд бол онцгой байдлын байгууллага шилжин томилогдсон. Ер нь онцгой байдлын албанд ороход бол Батлан уулах удирдлагын актын төгсөл газар хөдлөлтийн чиглэлээр дипломын ажил бичсэн. Түүнээс шалтгаалж энэ одоо бас ажил нэлээд шинэлэг боллоо. Хэрэгжүүлэх одоо боломжтой. Яг энэ чиглэлийн судалгаануудыг нэлээд хийж энэ чиглэлийн хүмүүсийг одоо татж байгаа гэсэн энэ үндслээр одоо онцгой байдлын байгууллагад шилжин томилогдож ажилласан. Миний одоо ажиллаж байгаа энэ улсын нөөцийн байгууллага бол 60 жилийн түүхтэй. За ер нь бол улс ардын аж ахуй гэж ярьдаг үе үеийн хамгийн хүнд үед тэрлүү чиглэсэн бодлого үйл ажиллагаа ялангуяа одоо техник хэрэгслийн хангалтыг хийж исэн юм байгууллага юм байлаа. Тэгээ сүүлийн одоо 10 жилийн хугацаанд гадаад харилцаа хамт ажиллагааны чиглэлээр мэргэжсэж ажиллаж байгаад за тэгээд энд ажиллахад бол Элийн цэргийн дээд сургуульд сурсан англи мэдлэг бол хамгийн чухал түлхэж болж өгсөн. Яг агарын цэргийн мэргэжил бол бас нэлээд онцлогтой. Монгол улсын цэлмэг тэнгэрийг тийм ээ нүд зовчилгүй 24 цагаар одоо хамгаалан хард суудаг агарын цэргийн мэргэжлүүд нь бол нөр их ажилттай байдаг. Бидний онцлог бол алслагдсан анги салбарт ажилладаг онцлогтой. Эдлийн албаны одоо офицер
гэдэг бол одоо бас энэ өөрөө байгаль цагуур, за тэр одоо хэлийн цагийн байдал, за тэгээд одоо бас Монгол улсын одоо өнцөг булган бүртээ одоо альж одоо чиглэлд одоо ажиллаж томилогдож одоо ажиллах юм одоо бас боломжтой. Тэгээд одоо дээр нь одоо бас энэ мэдрэмж, за ур чадвар гэдэг ингээд бүх зүйлийг хоцлуулсан ийм одоо бас мэрэгжил гэдэг. За би 2001 онд Хилийн цэргийн дээд сургуулийн амжилттай төгсөөд Менингийн отрядад одоо анх томилогдож гэр бүлийн хамт очиж исэн. За тэгээд Хилийн отрядад ажиллаж хагаад за өөрийн хүсэлтээр ингээд Хил хамгаалах байгууллагаас гараад 2010 оноос цагдаагийн байгууллагад шилжиж ажилласан баг. Цагдаа ерөнхий газрын шуурга удирдлага ажиллагааны хэлтсэд ахлах зохицуулагчийн албан тушаал дээр одоо ажиллаж байна. За миний одоо ажлын одоо гол онцлог гэвэл за дүүргүүдэд ирсэн, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд хяналт тавьж, за тэдгээрийн одоо шийдвэрлэлтэнд хяналт тавьж, за заавар зөвлөмж өгөх ийм ажил байдаг. Манай шалган нэвтрүүлгийн албаны мэрэгжил гэдэг бол Монгол улсын нүүр царай гэж авдаг. Хил хамгаалах байгууллагын өнцөг булан бүрд хил хамгаалах байгууллагын хилчид үүргийг гүйцэтгэдэг хэдий ч яг боомтоор Монгол улсыг зориод орж ирж байгаа гадны дотны тийм ээ орж гарж байгаа хөдөлгөөний хамгийн анхал шалган нэвтрүүлэх албаны бид хилчид тосч авдаг, угтаж авдаг, үдэн гаргадаг. Энэгээрээ маш онцлог. Тэгээ бид нар 2001 онд төгсөөд тэрнээс хойш эмэгтэй элсэгч авахгүй байж байгаа 2023 онд буюу 26 жилийн дараа дараагийн элсэлтэд авсан. Яг тэр тухайн үед нь би өөрөө дотоод хэргийн сургуульд багшлахаар шилжиж ирсэн. Одоо зөвхөн шинжээч гэхлээр хэргийн газрын үзлэг хийн. За шинжээч юм чинь очиод хэргийн газар дээрээс уул мөр бэхжүүлнэ. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийн. Эдмэрийн баримт олж тогтооно. Хэрхэн юунаас болж нас орсон гэдгийг тогтооно. Биологийн шинжээч нь биологийн эдис дээж бэхжүүлж явна. За экологийн шинжээч нь экологийнхоо чиглэлээр бас үзлэг хийн, дүгнэлт гаргана. Автехникийн шинжилгээ нь хэргийн газар дээрээс очиж үзлэгийн хийж автехникийн дүгнэлт энэ осол аваар юунаас болж гарсан гэдэг юм уу энэ чиглэлээр ингэж дүгнэлт гаргаж ажилдаг. Хэргийг нотлох үүрэг хүлээдгээл гэсэн санаа. Ер нь манай шүүх шинжилгээний байгууллага нь хувь иргэн хүсэлт гаргаад шинжилгээ хийлэгдэггүй. Зөвхөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас ирсэн тогтоолын дагуу ажилладаг. Манай байгууллага нь хууль дээдлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, дотоодын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засан хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэмт хэрэг үйлдэж одоо шүүхээр ял шийтгдсэн этгээдүүдэд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол улсын хэмжээнд байгаа 20 хангиудаас ирсэн хоригдлуудын одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 2 дугаар шатлалын ийм нэгдсэн эмнэлэг байна. За тэгээд манай дотоодын цэргийн байгууллага гэдэг бол ер нь хүмүүс нэг сайн мэддэггүй. Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хангадаг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй ийм төрийн цэргийн байгууллага. За Монгол улсад байгаа бүх бие олон цөмийн аюулгүй байдлын объектууд, улсын орчуулгын объектууд, тэр дотроо хүн амын амжиргааны их усруулсан үндэсний ус, тий. За бусад одоо стратегийн ач холбогдол бүх объектуудтай аюулгүй байдлыг хангадаг ийм одоо байгууллага дотоодын цэрэгт энгийнээр хэлгээд хууль тогтоомжоор бол маш олон хууль тогтоомж үлээсэн. Дээр нь цагдаагийн байгууллагт одоо дэмжлэг үзүүлдэг, нийтийн хэв журам сахиулдаг, олон нийтийн аюулгүй байдлыг хангадаг, шагсаал цуглааныг албатанд хараадаг, террорист үйлдлийн сүр тусгай ажиллагаанд яг үндсэн одоо хоройлж оролцдог ийм чиг үүрэгтэй байгууллага. Цэргийн жагсаалд хөл алдахад хажуугаас түшин онж авууд. Цэмбэн шинээл жиндүүлэхэд сэтгэлдээ нөмөрлөн онж авууд. Жаргалын далайд живхэд олс шидэн онж авууд. Жаахан ухаантай бай гэж бодол ташуурд нь онж авууд. Он оны онж авууд тусгаар тогтнолоо хамгаална. Оёдлын шаглаа шиг хилийнхээ дэсийг сахина. Олон жил алсран өртөөлөвч одоо ч онж авууд минь эгэл зангаараа дэргэд. 82 хүүхдээ эрэмгүй тангарах сэтгэлд ориглон намайг чамайг багтаасан
эх орон цээжинд оршино. Мэдээж он жав гэдэг бол дэндүү үнцэнтэй үг шүү дээ. Хүн болгон л мэддэг те. Он жаваа гэдэг бахархдаг. Он жав онжи гэдэг бол одоо нэгэн үед яг хамт сурж байгаа нэг казармд нэг тогооноос хоол иддэг, нэг өглөөс хэрэгтэй цуг тий. Орой унтахтаа цуг, нэг командын доор нэг хүн шиг байхыг шаарддаг. Нэг нь алдаа дутагдал гарах юм бол бус нь нэгнийхээ өмнөөс хариуцлага хүлээдэг те. Энэ л яг бидний бүгднгийн онжи гэдэг нэрийн доор насан туршид нь дагалдаж явдаг юм сайхан дурсамжтай хүндэтгэлтэй гоё нэр юм болоо гэж боддог шүү дээ. Онжоо гэдэг бол сонсогч үеийн залуусын бахархал. Онжоо гэдэг бол зөвхөн цэргийн сургууль төгссөн одоо хүмүүст л яригдана. Энгийн сургууль төгссөн хүмүүст бол яригдахгүй. Тэгэхээр онжоо гэдэг нэрний одоо үнц нь бол анх танилцал цэргийн сургууль орсноос одоо явын явдлууд насны эс зуртал одоо эрхэм байдаг тийм нөхөрлөл хүндэтгэл юм. Хаач очсон манай онжууд одоо ямар ч байгууллага дээр зэвсэгтгүүчин бай, цагдаа бай, шүүхийн шийдвэр бай. Дандаа оныхон дээр очдог учраас бас нэг төрлийн баяр, нэг төрлийн одоо сайхан харилцаа байдаг гэж одоо хэлэх байна. Он жав гэдэг бол нэг онд элсэн орж, мөр зэрэгцэн суралцаж, залуу насны дурсамж бүтээлцээд ажиллаж, амьдрах бүхий л хугацаанд төрийн тусгай байгууллагт хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэгэн зорилгодор насаараа хамт байх хүмүүсийг хэлэх болов гэж бодож байна. Амжуудын нөхөрлөл гэдэг цэргийн сургуулийн амжуудын нөхөрлөл гэдэг насан туршийн нөхөрлөл юм байна л гэж бодож итгэж явд. Тэгээ он жавууд гэдэг утгаараа илүү их нээлттэй болчихдог. Тэрээс за яг манай анги зан гэхээсээ илүү 2001 онд төгссөн төгсөлтийнхэн гэдэг агуулгаараа нэг одоо өвгтэй гэдэг шиг тийм ээ. Манай төгсөлтийнх, манай оных, манай он жав гэл ондоо хайртай, он шаргачтай хайртай гэж нэг бас сайхан үг байна шүү дээ. Тэгээд ерөн одоо он жавууд маань одоо амжилт бүтээлээр ариун амжилттай явааг одоо дуусаад баярлж явдаг. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерхий командлагч 2025 оныг ахлах офицерын жил болгон зарласантай холбогдуулан ахлах офицеруудын тухай, тэдний дурсамжит он жилүүдийн тухай дурсамж, ийн хөрлөө, бахархал, багтал, дурсгал, дурсамж дүүрэн 2001 оны цэргийн сургуулийн сонсогчдын тухай бэлтгэсэн дурсамжит он жилүүд нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Цаг хугацаа урсан өнгөрөвч, гагцхүү дурсамж сэтгэлд тодрон үлдэнэ. Улс эх орноо батлан хамгаалах үйлсэд бидний он жавууд бол үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Цааш ч одоо бас өндөр түвшинд оруулах байхаа гэж найдаж явдаг. Дээрээ нэг нэгэндээ маш сайн дэмжлэг тусалцаа болоод нэгийг дэмжиж явж чаддаг. Тийм сайхан нэгэн оны дайчин нөхөчүүл гэж хэлмээр. Төрийн өмнө өргөсөн тангарахтаа үнэн ч байж ард иргэдийнхээ инхий мананд зогссон амаргүй албыг нэр төртөө гүйцэтгэж байгаа он жавуудан бид үргэлж цогтой хамт байна шүү.